За сайн манайхаа энэ удаагийн дугаараар 2016 онд үзэгчдийн хүртэл болсон Mono Animation-ыг бэлтгэн хүргэж байна. Эрт дээр цагт байгаль их Тэфидийн арлуудыг бүтээж далай тэнгисийг амьдралын их үзүүрээр тэтгэжээ. Гэвч шидэд дэгэний тусламжтай дүрээ үржилж чаддаг хагас бурхан Мави зүрхийг нь хулгайснаар арал тас харанхуй олж далай гатлан явсан Мави галын чөтгөртөд тулалдан үүр далга болжээ. Маугийн шидэд дэгэ болон арал ихийн зүрх хоёр далай тэнгисийн гүнд сурггүй болсон талаар хүлгэр домгийг бяцхан Моно охины эмээ Таала хүүхдүүдэд ярьж өгч байгаагаар кино маань эхэлдэг. Зарим хүүхдүүд нь айсандаа уйлж, зарим нэг нь ухаан алдаад уннаа хүрхий. Энэ ихдүүтэй бяцхан охин бол далайн дунд орших Мотону арал дээр амьдардаг зоримог ухаалаг Моно охин. Түүний аав нь уг арлын омгийн удирдагч бөгөөд түүнийг ирээдүйн удирдагч болохоор бэлтгэн сургаж байна. Бяцхан Моно далайн гүнээс нун олж авахад далай өөрөө түүнд үүд хаалгаа нээж байгаа мэт зам гаргаж арал ихийн зүрхийг түүнд гаргаж өгнө. Энэ үед Моногийн аав ээж хоёр түүнийг хайж олоод аваад явчихдаг. Энэ мэдчлэн Моно үргэлж далайн гүн рүү татагддаг байсан ч эцэг нь түүнийг далай руу гаргахгүй хэмээн хоригддаг байлаа. Учир нь тэнгис дунд осолдож буцаж ирээгүй олон хүмүүсийн түүх тэнд бий. Цаг хугацаа өнгөрөх тусам Моно том болж Таала эмээтэйгээ хамт тэнгисийн нэрийг дээр дуулж бүжиглэн байтал эмийн чи сайн охин гэхдээ дотоод сэтгэлийн дуу алгаа сонсорой гэж хэлдэг. Аав нь түүнийг дээрээсээ давхарлан тавьсан чулуутай газар авч ирээд энэ бол агуу удирдагчдын газар гэж хэлэх бөгөөд үе үеийн омгийн ахлагч нар энд чулуу давхарлан нэмдэг уламжлалтай юм билээ л дээ. Тэгээд хизээ нэгэн цагт чи ч гэсэн чулуу нэмэх болно гэдэг. Хүүхдүүдийн хамт дуулж бүжиглэн байтал арал дээр асуудлууд гарч ирэх бөгөөд модны жимс муудсан, загас олдгоо болсон, хөрөс муудсан их асуудлууд гарч эхэлдэг. Аав нь энэ бүхнийг дотооддоо шийдэхийг хүссэн ч Моно далай гаталж гарвал бид шинэ газар хоол хүнс олж чаднаа гэж хэлэхэд аав нь түүнийг зандран чи бүхэл бүтэн омгоо аюулд оруулах гэж байна хэмээн уурладаг. Бухимдан суусан Моно дээр ээж нь ирээд тэр чамд ингэж хатуу хандахыг хүсээгүй юм шүү охин минь гэж хэлээд аав нь нас залуу байхдаа Монотой адилхан далайд дурласан нэгэн байсан бөгөөд нэгэн шөнө найзтайгаа хамт нууцаар далайд гарч яваад маш том далайн шуурганд өртөж найзаагаа алдсан эмгэнэлтэй дүүхийг түүнд ярьж өгдөг. Моно маань баахан дуулж хуурдаад өөртөө дахин урам зориг өгөөд завин дээр суугаад далайг гаталж гарч чадвал маш олон загас байгаа гэж өөртөөгөө ярилцсан явтал далайн хүчтэй давлгаан зохиогдож золтой хөвчлгүй эрэг дээр 9 минут гарч ирнэ. Таала эмээ ирэхэд Моно аавын зөв байжээ гэдэг. Таала эмээ Моног олон зав далбай хадгалагдсан эртний агууд дагуулan очино. Моно бид далайд аялдаг байжээ гэж гайхан яагаад аялахаа болсон талаар асуухад Тэфитигийн зүрх алдагдсанаас хойш хорвоог төмөр харанхуй эзэгнэн авч далайг хилэгнэн уурлаг болж бидний далайд гарсан хөлөг онгоц болон омгийн иргэд буцаж ирэхээ болсон учраас омгийн ахлагчид дахин далайд гарахыг хоригсон гэж хэлдэг. Ингээд түүн Тэфитигийн зүрхийг өгч далай өөрөө чамайг сонгосон. Чи заавал Мавыг олж Тэфитигийн зүрхийг буцааж байранд нь тавих ёстой гэж хэлдэг. Омгийн иргэд бүгдээрээ хуралдан арлаа аврах талаар ярилцаж байтал Моно гаднаас гүн орж ирээд би замнуудыг харсан. Бүгдээрээ далайд гарах болно гэж хэлээд аав охин хоёр зөрчилдөж байтал Таала эмээгийн бие муудсан гэдгийг сонсоод ухаан жолоогүй гүзгийм. Таала эмээ хүн дээр өвдсөн байгаа хэдий ч өөрийн зүйлийг тайлж Монод өгөөд чи явах хэрэгтэй. Мавыг олж уулзаад би бол Мотонугийн Моно байна гэж хэлээд Тэфитигийн зүрхийг буцааж тавих ёстой шүү гэж хэлдэг. Тэр шөнө Моно өөрийн гараар зав бүтээж далайд гарна. Далай түүнийг зөөлөн хүлээн авч Моногийн жинхэнэ адал явдал эхэлнэ. Шөнө болж далайн шуурга улам ширүүсч өглөө олоход тэр нэгэн аслагдсан арал дээр хаягдсан байна. Уурлаж далайдаа хэрэлдэж бөө юм болтол яг үүндээ далай түүнийг Мавигийн байгаа арал дээр инхүү авч ирсэн байдаг. Моно би бол Мотонугийн Моно нэтэргээл өөрийгөө танилцуултал өнөөх нь би бол дүрээ хувиргагч хагас бурхан эрчүүд эмэгтэйчүүдийн баатар нэтэргээд өөрийгөө танилцуулснаа залуурыг нь булааж аваад дахианы хошуугаар гарын үсгээ зураад өгчдээ. Моно маань том залуугийн чихнээс нь татаж за уучлаарай өгшөө. Би чиний шүтэн биш. Би зүгээр л Тэфитигийн зүрхийг буцааж байранд нь тавихаар энд ирсэн гэхэд Мави өөрийгөө магтан дуулж бүжиглэж байгаад Моног агууд оруулан гаднаас нь чулуугаар таглаад зогтож явдаг. Агуугаас арай гэж гараад далай руу өсөрсөн чинь замны наахан талд унаад
Арай гэж завин дээр гарахад Мауи түүнийг юу ч олоогүй юм шиг түлхээд л унгачна. Энэ үед далай Монод тусалж түүний биеийг шууд Мауигийн завин дээр хүргэж өгдөг. Мауи дахиад түлхэн дахиад л далай Моног завин дээр аваачнаа. Арга баргацсан Мауи өөрөө далаар үсрэхэд түүнийг ч муу адил завнаас явуулахгүй байдаг. За ингээд яаж чадахгүйгээ ойлгож байгаа юм даа хөрхий. Мауи Тефитигийн ногоон зүрхнээс өвтлээ байдаг бөгөөд түүнийг араасаа муу юм дагуулдаг гэж итгэжсэн юм билээ. Энэ үед Какаморо нэртэй бяцхан далайн дээрэмчэд Тефитигийн зүрхийг булаахаар тэднлүү дайрна. Моно, Мауи хоёр нэгдэж тэдний эсрэг хамтдаа тултаж эхэлдэг. Тефитигийн зүрхийг ядаж яахад Моног дагаж явсан дахиад идчихдэг. Чулуу мод иддэг дахиад байдгийн ч бас юу дээ. За тэгтэл нөгөө жижигхэн Какаморонууд дахиад булаагаа зогтох үед Мауи нэр хөөрхөн дахиад аварч ногоон зүрхийг буцаан авах гэж байна гэж бодтол зүгээр замныхаа чиглэлийг өөрчлөн тэднээс зогтож байвал явгүй. Тэгснээ за тэр зүрх нийтрийг март гэж авдیں۔ Моногийн зорилго шал өөр учраас зүрхийг буцааж авахаар жижигхэн Какаморонуудтай ганцаараа тултаж дахиагаа буцааж авч чаддаг. За ингээд Мауигийн завж болоодох чадварын тусламжтай жижигхэн дайснуудаас мултарна. Баатар болох дуртай Мауигийн сул талыг ашиглан Моно түүнийг ятгаж дэгийг нь буцааж авах Тефитигийн зүрхийг буцааж тавихаар тохиролцдог. За тэгээд хамтдаа явсаар Мауигийн дэгийг олохын тулд далайн голд байрлах асар өндөр чулуу агуу ёроол байрлах мангасуудын хаан тусад орж ирнэ. Мауигийн дэгийг олж шууд очиад авчиг гэтэл бас нэг айхтар мангасаар хамгаалагдаж байгаа юм бохоо хөрхий. Тэгээд Монод үнэт зүйлс зүйлгэж анхаарлыг нь сарниулаад Мауи булааж авахар болдог. Өөр дээрээ баахан үнэт эрдэнэс овоосон хавч гинэт сэрээд Моног манд барьснаа хүү ичи чи хүн биештэй нэтэргээд ярилцаж явах хооронд Мауи өөрийн сэлмийг хавчны нурнаас авах гэж оролдгоо. За тэгснээ өнөөх хавч өөрийнхөө талаар Монод ярьж өгөөд зүгээр ч яриад өгчихгүй бүр дуулж муулаад энтгэд кино юм уу хайшин. Тэгснээ дуулж яснаа Моног мань яг идэх гэж байхад Мауи ашгүй өөрийн дэгийг суглаа авч бүргэд болж хавирах гэтэл болдоггүй. Халим, загас, цаа бууг нэтэргээл бүтгүй. Дэгийг олж авч чадсан ч өөрийн хүснээр удирдах чадахгүйсэн тул авчин мангас Мауиг шоолж тохирохж эхэлдэг. Энэ үед Моно Тефитигийн зүрхийг түүнд харуулж авахыг хүсэж байна уу гэхэд хавч ухаанаа алдан түүний араас хөөцөлдөж авах хооронд Мауи дэгийг суглаа авч хамтдаа зүгтах бөгөөд яг үүндээ хавчийг урахын тулд ижилхэн хэмжээтэй чулууг гэрэлтдэг замгаар бодоод түүний анхаарлыг саниулсан маш таардаг. Далайн ирэг дээр гартал Мауи дэгээгээ удирдах чадахгүй тал нь халим, тал нь өөрөө болоод хувирчихсан төрөнд тусалсанд ёстой их байдлаа нэтэргээд өөрөө ч түүнийг мэдэхгүй зогсож байдیں۔ Арай гэж өөрийгөө буцааж хэвийн болголоо гэтэл за ингээд шүн морж тэд хамтдаа завгаа далаад хөвж явхад Моно нэг зүйлийг анзаарч та шивээсээ хаана хийлэгдэг вэ гэж асуухад намайг гавьяа байгуулах үед өөртөө гараад ирдэг юм аа гэв. Нурууных нь гол байрлах шивээс бол түүний хайртай нэгэн нь өөрийг нь далаад шидсэн тухай шивээс олж таардаг. Түүнээс хойш шидэд дэгээтэй болж хүмүүс тайлагдахын тулд сайн зүйлс хийж амьдардаг болсон юм билээ. Хамтдаа бэлтгэл хийсээр агаад Мауи буцаад хүссэн дүрдээ хувирдаг чадвараа олж авч чаддаг. Мауи Тефитигийн зүрхийг аваад галтуулын дүрт хувирсан Тека галын чөтгөртөө толтохоор явах бөгөөд Текач сэрж тэд хоорондоо тэмцэлдэж эхэлнэ. Таанч Моно жижиг хацал дондор гарахаар заваа жолоодох үед Мауи бид амжихгүй гэж маргах үед Текагийн цохилтод өртөж Моно ухаан алдан өмнө. Моног сэрхэд Мауигийн дэгээд сурсан байх бөгөөд Мауич би дахин очихгүй тэгээ байхгүй бол би хин ч биш гэж уурлан Тефитигийн зүрхийг газар чулуудаад би дахиж өөрийгөө золиослохгүй гэж яваад өгдөг. Моно нулимс унган далайтай ярилцаж та яагаад намайг сонгосон юм бэ? Та одоо өөр хүн сонгооч би танаас гуйж байна гэхэд далай Тефитигийн зүрхийг аваад алга болов. Тал аймгийн сүнс тэнгисийн дунд гарч ирж Моно сэтгэлийн дэмжлэг өгч түүнийг дахин зөргижүүлнэ. Моно дахин оролдож үзэхийг шийдэж далай руу өсрөн орж Тефитигийн зүрхийг аваад буцаж завин дээрээ гарч иртэл тал аймгийн сүнс өөр бусад бүхий шийд байхгүй болсон байдаг. Заваа улам сайн засаж янзлаад далайд ганцаараа хөвсөөр Тека дээр ирэхэд Текач сэрж түүнийг болиулах гэж ус руу гараараа зогсоор байдаг. Тека бол галын чөтгөр учраас ус руу орж чадахгүй гэдгийг Моно сайн мэдэж байсан учраас усыг ашиглан түүнтэй долдохоор шийдсэн юм. Түүнийг нэг хөөрхөн хураад гэс завныхаа зүгийг өөрчлөн хурдалахад үүнийг мэдсэн Тека галт бөмбөлгийг зогсоо завгүй түүн рүү шидэж эхэлдэг. Энэ тололдооны үеэр Моногийн завь хүмүүж золтой л үрчилгүй арай гэж далайд иргэн гарч ирэхэд
Текагийн гар Моног шиглэн ирэх тэр мөчөд Мауи гарч ирж Текагийн гарыг дэгээгээрээ цавчин унаадаг. Мауи Текатай тулалдахаар үлдэж Моно харин Тефитигийн зүрхийг буцааж тавихаар явна. Мауи маш олон дүрд хувирч түүнтэй амжилттай тулалдаж байсан хэдий ч Текагийн цохилтонд оногдож хадан их саруу шидэгддэг. Энэ үед Тека Моногийн завь руу галт бөмбөлөг шидэх бөгөөд завь хөмөрхөд далай өөрөө Моног ирэг дээр гаргана. Мауигийн дэгээд сууж дахин нэг л удаа Текагийн цохилтонд өртвөл бутран унахад бэлэн болсон байдаг. Гэсэн хэдий ч Мауи түүнтэй тулалдахаар шийдэж Текагийн цохилтыг дэгээгээрээ хамгаална. Моно уулын орой дээр гарч ирэхэд Тефити тэнд байдаггүй. Моно тэр байхгүй юм шүү дээ гэд гайхан эргэж хартал. Тека бол зүрхээ алдсан Тефити юм байна гэдгийг ойлгодог. Ингээд далайд хандан түүнд зам гаргаж өгөхийг тушаана. Тека Моно руу ирэхэд Моноч зүрхийг барин түүн рүү ойрцоор зүрхийг зөөлөн тавьж өгөхөд Тека Тефити болон хувирдаг. Байгаль дэлхийс сэргээж Мауи болон Моно хоёрыг далай Тефити рүү хүргэж өгөхөд Мауи сануу Тефити гэхэд Тефити төв царай гаргаад хараад байсан чинь Мауи би буруу зүйл хийсэн тэрийгээ хүлээн зөвшөөрнө гэхэд Тефити түүнд дэгээг нь урдын хэмнэн болгож өгдөг. Монод гэртээ арих шин завь хийж өгөө Тефити эргэн амар тайван ойрцохоор хэвтэнэ. Мауи Моно хоёр салгаас хийгээд Моно эргэн омгтоо ирж омгийн бүх эргээд баяртайгаар түүнийг угтаж авдаг. Омгийн эргээд дахин далайд гардаг болж бүх зүйлс амар тайван болж байгаагаар кино маань төгсдөг. За ингээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бүгдээрээ Моно хоёроор уулзцаая. Түр бай бай.